За, оройн минь түрэнгийн оологч нараа жоохон завг байгаа та харж байгаа бол энэ янз бүрийн тоног төхөөрөмж миний ард харагдж байгаа. Шинэ студ удахгүй ашиглалтанд орох байгаа. Өнгөрсөн 2 хоног юу хийсэн бэ гэх юм бол шинэ студийнхаа зохион байгуулалт, дотор засал, тавилга янз бүрийн юмтай ноцтолтоод нэлээд завг байлаа. Гэхдээ контент хөрөнгөний зах зээлийн мэдээл, арилжааны өгөөж, трейдууд ерөнхийдөө удахгүй дараагийн шатнд хүрнэ. Бид нэ би ерөөсөө санаа зовхгүй байна. За гэхдээ хэдүүлээ удахгүй харцгаая шинэ студиогоо. Би ерөнхийдөө тэр гэсэн ядарч хүлээж байгаа шүү. Окей. За зах зээлийн апдейт руу орцгаая. Ханаас эхлэн байх юм бол IonQ саяхан өнгөрсөн 5 дахь өдөр дахиад нэг жоохон унсан $34-оос $32 хүртэл хэдүүлээ баг энэ хавьяас ерөнхийдөө шорт хийгээд айгүй хөрх ашиг авч чадж байгаа. Хэдүүлээ харцгаая. $2.2-оос ерөнхийдөө шорт хийсэн одоогийн байдлаар тий өнгөрсөн 5 дахь өдрийн хаалтын ханшаар 160% өгөөжтэй. Одоогийн байдлаараа 142% өгөөжтэй. Саяхан баг нэг $6 гар явцсан одоо 5.6 дээр явж байгаа. Stop loss-а хэдүүлээ дээшлүүлсэн. Таад бас дээшлүүлээрэ хэдүүлээ энийг ямар нэгэн аргаараа ингэ зарч мараад ашиг юусаа авахгүй хэдүүлээ юу хийж байгаа юм бэ гэвэл зүгээр энийг ингээд дахиад яв. За. Миний мөрөөдж байгаа юм юу юм бэ гэх юм бол бидний stop loss-ыг цохоод нэг дахиад нэг жоохон өсчөөд нэг 2.3 $3 дээр ирчээд тэгээ дараагийн уналтаасаа дахиад нэг жоохон ашиг авчмаар байна. Ягаад гэх юм бол энэ quantum computer гэх мэт чинь бүгдээрээ ерөөхдөө хог болж байгаа. За тэгээд IonQ, RGT, Rigetti Computing гэх мэт чинь эдгээр яагаад бүгдээрээ ийм хүнд цохилт авч байгаа юм бэ гэвэл Солонгос хөрөнгө оологчноосоо болж байгаа эдгээр бүгдээрээ MMA тавиад all in хийсэн энэ хаваар солонгосчууд all in хийсэн одоо бүгдээрээ энэ хаваар алуулж байгаа саяхан солонгосчууд дахиад ороод тэгээ ингээ алуулж байгаа IonQ-гийн чартыг харах юм бол жоохон төстэй энүүгээр цум хийсэн бүгдээр орсон энүүгээр ингээ алуулсан хэд хэдэн солонгос хүмүүс бас амиа хорлсон байх энүүгээр дахиад all in хийгээд одоо ерөөдөө бүгдээрээ дахиад хамаг хөрөнгө алдчихж байгаа. Энийг хэдүүлээ бас хаанаас харах боломжтой юм бэ гэх юм бол SK Hynix дээрээ харж болно. Korean Stock Exchange-ээр хүлээ ингээ хараад үзэх юм бол SK Hynix нэлээд олон хүмүүсийн нэг трейд хийж байгаа. 2 хоногийн дараа тайлангаа танилцуулна. Цум хийсэн тайлан гарч ирнэ. Ерөөдөө өмнөх тайланд харж байгаа юм бол 18 won-аар ингээд давуулан биелүүлсэн одоо 71 Korean won гарч таамагтай юм байна. Миний таамаг бараг 80 маягтай гарах бах. Тэгээд таамаг юу юм бэ гэх юм бол энэ SK Hynix буцаагаад үргэлжлүүлээд өсөх баха. Хувьцааны арилжаа хөрөнгө ололт тий мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тий. Гэхдээ амар хэцүү. Ихэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө ололтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За. Чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст манай рафтн чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За тэгээд өнгөрсөн 7 хоног дахиад химэл ухааны bubble технологийн хөвцөөнүүд хог гэх мэт янз бүрийн яриа гараад эхэлсэн. Тэгээд Micron жоохон уналт авсан. Хэдүүлээ яасан бэ гэх юм бол энэ хаваар бүрхэн ашиг авсан. Өнөөдөр хэдүүлээ юу хийж байгаа юм бэ гэх юм бол Micron-ыг дахиад жоохон нэмж авч байгаа шүү баг зэрэг. Окей. Тэгээд одоо SK Hynix утахгүй ашиг ажиллагаагаа танилцуулна. Ерөөхдөө тайлангаа давуулна, биелүүлнэ. Тийм учраас гайгүй саяхан өнөөдөр бас CXMT компани ерөөхдөө саяхан IPO-га хийсэн. Та харж байгаа бол 38 дээр гараад тэгээд ер нь бол тэнгэр рүү пуужинсан. Энэ бас нөгөө хэдтийн Micron гэсэн үг. Ер нь бол хувьцаа нь айгүй сайхан өсөж байгаа. Тэгээд энэ Micron-ы RSI гэх мэт чинь хараад үзэх юм бол ерөөхдөө тайвширч байна. 5 хоногийн moving average-ийн доогоор ингээ орцсон. Тэгээд янз бүрийн ratio ашигтай ажиллагааг харах юм бол ерөөхдөө цум хийхээр компани байгаа учраас хэдүүлээ нэг айхгүй өнөөдөр нэмж авч байгаа шүү. За тэгээд ерөөхдөө энэ химэл ухааны янз бүрийн салбарууд буцаагаад жоохон тэр FUD, fear, uncertainty bla 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 хүмүүс буцаагаад жоохон тайвшаад ирээд байгаа болохоор pre-market дээр жоохон өсөлттэй байна. Тэгээд нэмээд юу болж байгаа юм бэ гэвэл нефтний үн ханш унсан. Та харж байгаа юм бол тэ яг зах зээл нэгтгэхээс өмнө айгүй сайхан унагчлаа. Тэг Иран, Америк дараараа. Гэхдээ Strait of Hormuz хаалттай хിവэрэ Bab el-Mandeb-ээр дамжуулаад Сауди Арабийн усан онгоц нэвтрэхгүй байгаа. Энэ бол нэг төр зүрийн юм болох бах. Тэгээ өргөжүүлээд өсөх магадлал маш өндөртэй
Америк, Иранчууд ерөөдөө ямар нэг хилцэлтэй нэг сүртэй хүрэхгүй байхаа гэж бодож байна. За Google-ийн хувьцаа ерөөдөө энэ 200 хоногийн moving average-ийн доогоор ингээд жоохон гаццсан байгаа. Би таагаад Google-ийн шинжилгээ амлсан удахгүй гарна. Sorry тий. Энэ студийнхаа юмны арт гарсны дараа энэ бүгдийг хийж чинь. C-limited хөрхөн bull flag үргэлжлэл байгаа. Тэрэндээ нэг санаа зовох нь хэрэггүй. AVGO Broadcom тий 340 гих мэд чинь гарч байгаа. Тэгээд ерөөдөө мэдээлүүд нь бүгдээрээ аягүй дэжгүй та харж байгаа бол дараагийн тайлан 9 сарын 3-нд гарна, ойролцоо нэг 38 хоногийн дараа AVGO Broadcom гарна. Тэгээд энэ ерөөдөө нэг жижигхэн bottom information хийгээд ах шиг хэдүүлээ тайван харцгаа 380 400 хавцаа хэдүүлээ нэлээд жинтэй авсан. Тэгээд биднийг бодохгүй бас шагнах хаа. За тэгээд 3 хоногийн дараа Meta санхүүгийн тайлангаа танилцуулна. Юу хийх юм бэ гэх юм бол CapEx-а дахиад нэмжил таарна. Ашигт ажиллагаа нь ерөөдөө өмнөх тайлан дээр давуулан биелүүлсэн. Энэ удаад бас давуулан биелүүлэх магадлал маш өндөртэй. Тэгээ юу болох магадлал юм бэ гэх юм бол дахиад CapEx, MapEx bla bla bla. Тийм учраас энэ Facebook-ийн хувьцаа өшөө унах бах. Тэгээ энэ доошо унсныхаа дараа хэдүүлээ баярлаад шүүрээд авна шүү. За Oracle уналтаа үргэлжлүүлж байна. Хэдүүлээ 120 дээрээ ерөөдөө нэмж авсан. 5 дахь өдөр 115 дээрээ ерөөдөө нэлээд унссан. Гэхдээ ерөөдөө bottom нь удахгүй байгаах нь RSI нь ерөөдөө улаардсан байгаа. Тэгээ эзэний цагт энэ эргэх баха. Яагаад гэх юм бол дата центрийн түрээс орлого ерөөдөө дэжгүй OpenAI дүгж саяхан бас Nvidia-гаас бараг 250 тэрбум долларын батлан даалт маягийн юм одоо яриа явж исэн би саяхан бас Google community дээр ингээд тэрийг постлсон. Тийм учраас Oracle ингээд өшөө унаад 100 хэдэн доллар хүрчих юм бол хэдүүлээ баг зэрэг дахиад нэмж авна шүү. Meta бас жоохон унахаараа хэдүүлээ бас нэмж авна шүү. За доллар жоохон амсгаа авч байна таад харж байгаа бол энэ retest хийж явах шиг байна. Өмнөх breakout тийм bull flag-аас гараад одоо retest хийгээд тэгээд өсөлтөө үргэлжлүүлэх магадлал бол байгаа жоохон унаад жоохон өшөө унчаас яагаад гэх юм бол хэдүүлээ жинтэй US 5 бас орчмоор байна. Энэс хоцормооргүй байна тийм ээ. Тэгээ BCI нефтний үн ханшнаасаа болж ерөөхдөө сайхан өслөө. Одоо буцаага жоохон retraction хийгээд 23 хэтлөө ирж унах баг. За хэдүүлээ нөө VIP багцтай хүмүүс те хэдүүлээ энэ хаваар ерөөхдөө FGBL Германы засгийн газрын бондоос ерөөхдөө салж чадсан. Тэгээ одоо энэ буцаага жоохон өсөхийг хүлээ 125 126 хүрээд ирэх юм бол хэдүүлээ бас энийг эрчтэй short хий шүү. За Bitcoin ерөөхдөө bear flag өргөжлүүлэл явж байгаа хэдүүлээ хүлээцгээ дахиад нэг жоохон өсөлт ирэх бах. Өмнөх өсөлт ингээ орилцыг хараад үзэх нь бол RSI 60 хэд гараа явсан. Одоо 50 хэд дээр явж байгаа. Тэгээ ингээд 67 68 дээрээ ерөөхдөө хэдүүлээ баг зэргийн short позиц дахиад бэлтэн гэсэн. Окей. За алтыг хэдүүлээ хальт харцгаая. Нэг bottom хийх гээд байх шиг байна. Гэхдээ энэ bull flag байх магадлал бол маш өндөртэй. RSI яхаа RSI-д нэг сүртэй итгэл надад бол угаасаа байхгүй. Хэдүүлээ харцгаая энэ 50 хоногийн moving average-тэй удахгүй золгох бах. Тэгээд өмнө хэлжсэн 3800 3700 унахын ерөөхдөө хүлээж байгаа. Тэр удахгүй би болох хаа. Бусдаараа бол бүх юм хэвэн. Тэгээ манай багц дээр нэг сүртэй өөрчлөлт одоохондоо бол хэрэггүй. Хэдүүлээ юу илээж байгаа юм бэ гэх юм бол энэ Германы засгийн газрын бонд жоохон өсөөсэй. Тэ алт ерөөхдөө жоохон ёроолтой хүрээсэй. Евро буцаага жоохон чангараасай. Тэ тэгээд энэ янз бүрийн технологийн компаниудын хувьцаа correction жоохон өргөжлээд Micron-ыг сая жоохон авлаа. Facebook одоо дахиад унаад ирэх юм бол хэдүүлээ нэмж аавна. Oracle нэмээд унах юм бол хэдүүлээ бас нэмж аавна. Энэ хибл ойхооны bubble дуусгаараа болоог баха. Яагаад гэх юм бол би өдөржингөө тэр модельүүдтэй ажиллаж байна. Улам амар болж байгаа тийм учраас энэ дээр надаа нэг сүртэй айц байхгүй. Тэгээд энэ яг bubble бол биш тийм ээ. Та хэдүүлээ ингээд хараад үзэх юм бол энэ Google компани орлого тийм ингээд тийм тэнгэр рүү явж байна. Nvidia-гийн орлого өсөө явж байгаа. AVGO-гийн орлого дэшээ өсөж байгаа. Micron цум хийж байгаа. Тэгээ 2 хоногийн дараа SK Hynix ерөөдөө тайлангаа танилцуулна. Амар тайлан гарч ирэх баг. Тэгээд амар тайлан гарч ирэх учраас хэдүүлээ урчлаад Micron-ийн хувьцаа авч байгаа шүү. Тэгээд энэ Kospi хараад үзэх юм бол энэ SK Hynix тайлангаа танилцуулсныхаа дараа энэ буцаагаад өсөх магадлал бол байгаа шүү. Ингээ хараад үзэх юм бол тэгээ uptrend хаана байна. Тэгээ uptrend энэ байна log chart. Тэгээ угаасаа log chart дээр ингээ тавьсан байна. Тэгээ Kospi дараагийн bounce хийх
хийх байхаа яагаад гэх юм бол цаанаа цүмэж байгаа. За тэгээ энэ хаваар ингээд өсөөд амьсгаа авч гин, өсөөд амьсгаа авч гин, өсөөд амьсгаа авч гин. Тэгээд ерөөдөө тэг өсөлтүүд нь шат дараалал явж гин, амьсгаанууд нь яг адилхан RSI бас нэлээд хөөрхөн буурсан байна. Тэгээд хоолн дээр ширэн дээр хоол байхад нь цатцсан босоод явж цаг нь арай биш байхаа. За тэгээд маргааш хэдүүлээ эргээд уулзцгаая. Арилжаануудаа хийцгээгээрээ нэг цөөхөн хэдэн минут байгаа. Тэгээд see you tomorrow. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.